хайртай багш бол мэдээч хэрэг Төмөн жаргал багш байгаа. Үлдэр хуурын тунгаагш. Хамгийн хайртай багш. Сарнагш. Он сонсголын хөгжмийн хичээл ордог. Тэгээ амар заяагш гэдэг байгаа. Виолончелийн доломсор буюу дука багштай мэдээж мөгийн хайртай их зүйтэй байх. Хайртай багш, төгөлдөр багш. Манай мэрэгжлийн багш миний хамгийн хайртай багш. Намайг 5 настай байхаас эхлээд зааж сургаад явсан багш минь. Мэргэжил зааж өгдөг. 1-р ангиас хичээл зааж сургасан болохоор. Биднээс аягүй гоё хичээл заадаг. Бид нарыг амар ойлгодог. Бэлтгэл ангид юугаач мэдэхгүй, хөгжмийн хөвгд болж байгаач мэдэхгүй орж яхад дука багш одоо дөртэй болгож те 13 жил тасралтгүй болсон гэдэг. Яг би тэр хооронд одоо тэгэл хийснээр нь мэдээж бүх юм ингээд гүйт 100 хийх нь ойлгомжтой. Тэр болгон дээр ингээд аль болох ингээд зааварлаад ингээд намайг ингээд төгсгөж өгсөн багштай мэдээж баярлалаа. Энэ сургуульд анх орж ирснээс минь хойш бид нарыг дааж авсан учраас нэгтэй багштай хамгийн их хайртай. Сайхан асуулдаг. Хайртай багш маань манайг дандаа урамжлуулдаг баярлаа. Хамгийн гоё дурсамж гэвэл Гамбалар багштайгаа бид нэр аяллаар явдаг хахад үнэхээр гоёсэн. Тэгэл хамтдаа сайн уугаал Алтан өдрөөр хамт суугаалсан. Надаа мэргэжил заадаг болохоор би дуртай. Хамгийн гоё дурсамж гэвэл би багш нарын баяраар багш нэг амар заяагч над дээр тараад тэгээ би бэлэг өгчээсэн. Тэгээ өөрөө амар хайгаад тэгээ багш тэгээд бэлэг өгсөн чинь амар баярлсан. Багшаар нь гэрлөө явж нэг утсыг янзалж өгчээсэн дурсамж хамгийн гоё юм уу та. Мэргэжилтээр бол бид нэр байнгын дэглэмтэй явагддаг. Тэгээд цагаан сараар багштайгаа очиж зоолох гээд тэр үед бол багш маань мэдээж ингээд хичээлээс гадуурх зүйл учраас тэр хоол идгээд тэр үед бол айгүй их санаа зовж исэн, хайр халамж мэдэрч исэн. Тэр хамгийн гоё дурсамж байгаа. багшигаа зөндөө гомдоож исэн баха. Багшаа юу? Гэрийн талаараа ихгүй. Тэндгээ гомдож ирсэн. Үгүй, жоохон загнуудлсан бас жоохон гомдож ирсэн. Үгүй. Гомдоож байсан гэхээсээ илүү нэлээд стресс нь бол барж ирсэн. Ялангуяа одоо янз бүрийн Монголдо зохиогч ирсэн конкурсуудын үеэр ч юм уу те. Мэдээж стрессийг бол амар барж ирсэн баха. Тэгээд тэр болгонд багшигаа намайг шавьяга уучлаарай багшаа. Багшаа гомдоож исэн юу гэдээ ярих юм бол 7 жилийн хугацаанд маш их зүйл болсон. За тэгээд мэргэжил маань биднээс маш хариуцлагатай, олон зүйлийг шаарддаг учраас хүүхдүүд маань өөрсдөө хариуцлагатай байх хэрэгтэй. Багш нартай хандаж хэлэх гэвэл үнэхээр их баярлалаа. Намайг ингээд бүр багаас маань эхлээд энэ сургуульд ингээд хамтдаа өссөн. Үнэхээр гоё дурсамж. Тэгэл миний ер нь бол ээж гэж хэлж болно. Багш нар маань бол тэгэл яг л ээж минь надад анхаарал тавьж тэгэж өсгсөн хүмүүс. Тэгээд үнэхээр баярлалаа гэж хэлье. Багштай маш их хайртай шүү. Өдөө зэрэг болгож өгсөнд баярлалаа. Энэ би онцгой баярлалаа гэж. Багштай энэ төрөнд багш нарын баярын мэд хүргэе. Тэгээ багштай амар хайртай шүү. Тэгээ гэр бүлд наад жаргалсан. Би улам илүү хичээгээд таны хүлээлтээс илүү тавсан гэж болно. Энэ багш нарын баярыг тохиолдуулаад инхтэй багштай маш их хайртай шүү. Тэгээд уурлуулж гомдоож исэн бол, урмыг нь хугалж исэн бол үнэхээр их уучлаарай. За энэ алдаа бүрээс ухамсарлаж цаашдаа маш их хичээх болно. Таныхаа урмыг хугалахгүйгээр амжилтанд хүрэх болно гэж хэлмээр байна. Гин багш дэлгэрэмаа багштай баярын мэнд хүргэе. Багштай хайртай шүү. Багш нарын баярын мэнд хүргэе. Багш нарын баярын мэнд хүргэе. Багш нарын баярын мэнд хүргэе. Багштай хайртай шүү. Тэгээ багш нарын баярын мэнд хүргье гэдэг хэлье. Багштай баярын мэнд хүргье. Багш нарын баярын мэнд хүргэе.